Та улсын хурлын гишүүдээ мэдхүү энүүдад улсын хурлын гишүүн ардчилсан намын жагсаалтын 14-т бичигдсэн Батбаярын жаргалан танилцуулъя. Америк нэгдсэн улсын Колумби их сургууль эдийн засагчаар суралцсан Занадо Арт Галерей үүсгэн байгуулагч, 976 сэтгүүлийн ерөнхий эрхлэгч, илүүдээ компани бизнес хөгжил хариуцсан захирал, Монгол түлхүүр компаниг үүсгэх захирал, 2006-аас 2016 онд улсын хурлын гишүүний ажлын алба орон тооны бус зөвлөх, 2012-аас 2013 онд эдийн засгийн хөгжлийн яам сайдын орон тооны бус зөвлөх, 2020 онд Монгол улсын их сургууль эрх зүйчээс сууж 2024 оноос улсын хурлын гишүүнээр Улсын их хурлын гишүүн бий ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн улсын ашиг сонирхлыг эрхэмлэн төрт ёс, түүх, соёлынхаа уламжлалыг хүндэтгэж, Монгол улсын үндсэн хуулийг дээдлэн сахиж, авилга ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхэд тангаргалъя. Миний бие энэхүү тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ. Англи, орос, хятад хэлтэй 2.3 тэрбумын хөрөнгөтэй гишүүн. Улсын хурлын гишүүн гасан эдийн засгийн хөгжлийн сайдад ажиллаж байсан Бостона Батбаярын том охин жаргал юм. Жаргалан гишүүн жүрийг аавтайгаа адилхан характертай гэдэг юм билээ. Америкийн топ 10 сургуулийн аль нэгэнд орохгүй бол явцгүй шүү гэсэн аавынхаа сануулгад Колумби их сургуулийг дүүргэсэн гэдэг. Бодол нэрээ нийгэм улс төрийн асуудлыг судалж нийтлэл бичдэг байсан Монголын анхны блогч нэг. 2009 онд ардчилсан намын үндэсний зөвлөлтөх хорооны гишүүнээс сонгогдсоноор улс төрийн гараагаа эхлүүлж улсын хурлын 2016 оны сонгуулийн дараа ардчилсан намын үндсэн дүрм үзэл баримтлалын ажлын хэсэгт багтаж бодлого сүнстэй улс төрийн нам болгон шинжлэх үйлийг төвчөндөдгсөн. Үс дүнд нь ардчилсан намын удирдах дээд байгууллагын тэн хагасан 40-оос доош насны залуусаас бүссэн гэдэг. 2017 онд Конрад Аденауэрийн сангаас зохион байгуулдаг Зүүн Өмнөд Азийн баруун төвийн үзэл баримтлалтай улс төрийн намуудын залуу улс төрчдийн хөтөлбөрт оролцож олон улсын Аденауэр network хөтөлбөр сонгогдож 40 нас хүртэл тогтмол оролцох эрхтэй болсон. 4 жилийн өмнө уухай хөдөлгөөний хүрээнд уухай подкастыг хөтлж 15 гаруй дугаар гаргасан байдаг. Жаргал нь Монгол түлхүүр компани, Монголын үндэсний дэвшлийн нэгдсэн холбоо төрийн бус байгууллага, Ус цагаан хөгжлийн холбоо төрийн бус байгууллага, PLM компани, Номуулан хүрээ сэтгүүл тавцаа эзэмшдэг. Залуу үеийн төлөөлөл бол сонгогдсон гишүүн иргэдийн дуу хоолой болж ажиллаж чадах үедийг хадгалтлаа.